Зөөцхан тэгэхээр дараагийн бичлэг маань ороход бэлэн болжээ. Бичлэг хэлхээс өмнө ердөө 5-10 секундыг зарцуулаад лайк болон subscribe дараад ирээрэй. Тэгээд бүр болохгүй бол доорх тансруу донешн гэж болно шүү дээ. Тэгээд донешн хийвэл дараагийн бичлэг маань арай хурдан орно гэдэгт итгэлтэй байна. Зөө нэг хол имэрлгүй шууд гол бичлэг рүү орцгоё. Өмнөх парт дээр нөгөө худал цагийн хязгаар гэдэг хичээл сүүлд төөгөө шагаа заахаар болоод дуусдаг. Тэгээ чи тэндээс өргөтүүл явъя. За, сонсч заяа. За чи ингээ нэг дэлгүүр рүү ороод нэг тал авахар боллоо. Тэр талхаас зарахтаа өнөөдөр манайх нэг дээр нэмэх нэг урамшуултаа байгаа гэж хэлэх биш. Чи хэрвээ нэгийг авбал би чам нэгийг үнэгүй үгүй гэж хэлэх юм бол мэдээч хоёр дахьыг нь одоо тэр худалдаж авч байгаа хүн авах нь ойлгомжтой шүү дээ. За нэг дээр нэмэх нэг гэж байгаа бол чи тэр дээдрүүгүй энэ зүйлийг хүрдэх хэрэгтэй гэж бодон тоо. Харин би чамд өгё гэх юм бол энэ хүн надад зориулж ингээд те чи сэтгэлээрээ ингэж тусалж байгаа юм байна гэдэг ингээд баярлнаа л гэсэн үг ямар тач. За яг энэнтэй адилханаар чиний охинтой болзонд явлаа гэж үтээ. Тэр охинтойгоо чи тэр дээдрүүгүй 10 хүртэл болзноо гэж хэлэх биш заа юу. Би 9-өөс өнөөдөр ажилдаа болохоор явах хэрэгтэй. Եթե чи яг үндэ 10 гэж одоо харих ёстой. Гэхдээ чи зүгээр л би 9-өөс ажилдаа болохоор явах хэрэгтэй л гэж нөгөө охинтой хэлсэн заа юу. Тэгээ өсвөртөл ингээд хамт болзоонд байна гэдэг ойлголтыг төрүүлнэ л гэсэн үг байхгүй юу? За тэгээ 9 нь болноо тоо. Тэгээ 9 нь болонгууд нь би өнөөдөр чамтай хамт байхын тулд 10 гэд гэрлүүгээ харьяа гэдэг үгийг хэлэхээр нөгөө хүн чинь ингээд миний төлөө ингээд надад цаг гаргаж байна гэж бодно. Ингэж бодохгүй байлаа ч гэсэн сүүлийн тэр нэг цаг байгаас тээ. Тэр нэг цаг чинь 9-өөс 10 цагийн хоорондох сүүлийн нэг цаг чинь үнэхээр үр дүнтэй нөгөө хүн чинь ингээд нэг тийм хожиж байгаа юм шиг мэдрэмж авдаг юм. За тэгээ шагаа үнийг ингээд бодцоход түүнийг өөрийн цаг татан оруулах гинэ. Зураглал маань Сена хичээлдээ явж байгаа үерөө шилж нэ. Сена тэгээд орж ирээд харсан чинь бүгд л айхтарх ядарсан, ууралсан, тэлтэрсэн амьтад. Тэгээ очиод тэг найзаасаа чи өчтөр өөрийнхөө математикийн даалгавраа хийснэ үү гэж хэлсэн чинь нөгөө найз нь ойлгоогүй болохоор ингээ хийгээгүй. Тэг зүгээр очиод шагаагаас асуу гэсэн чинь Сена тийм ээ тийм. Араа галга даа гэснээр шагаа дээр очиод би чамаас нэг юм гуйж болох уу? Мэдээ шагаа бол тэгдээ гэсэн чинь чи өнөөдөр надад хичээл заагаад өгч болох уу? Тэгэлгүй яах вэ гэж Сенатай хамт хичээл ингээ бэлтгэхэр явнаа. Замдаа тэр хоёр ярьж байхдаа шагаа чи хизээ буцах юм бэ? Гэсэн чинь Сена болохоор 11 цагт харин чи хизээ буцах юм гэсэн чинь шагаа би бол 9-өөс явах хэрэгтэй гэд ямар тач нөгөө хичээлээсээ ойлгосон юм одоо ашиглаж байгаа нь энэ. За энэ хоёр минь хичээлээ ярилцаа шагаа чинь бүр догдолцсон би түүний зүрхний цохилтыг хүртэл сонсч байна. Инээ тэрийгээ сууж байтал хэдийнэ 9 цаг болчихсон байдаг. Сайна за. Би явах хэрэгтэй гэсэн чинь шагаа үгүй. Үнэн дээр би 11 хүртэл үгүй. Ер нь бол 11 үнэн дээр гэвэл ямар тач нэг тийм эргүү хүүч ингэ сандраад байгаа юм уу? Яагаад байгаа нь мэдэхгүй ямар тач. Бүр нэг баллаа үл гаргадгийг. Тэгсэн Сена бас гайгүй. Би тэгвэл чамд өдрийн хоол авч өгнө гэд энэ хоёр маань ямар тач өдрийн хоол ингээ хамт идэхэр болдгийг. Шагаа амар баярлаа очсноо бүдэрч унаад нэг охины бөкснөөс бариад авчихдаг. Тэ. Тэгсэн ангийнх нь нөгөө хідэн бент нар харснаа гүүж өчснөө эн чинь л миний мэддэг шагаа байна да гэл нийлснээ зодоод байгаа мó яагаад ямар тач амар баярлал зодоод идэг. Энийг нарсан Сена болгодохдоо юу вэ? Би энэ гаж додонтой нэрээ хамт хоол идийг хэлж игдэг. Нэрээ тэнийг юм гэл. Тэгээ удалгүй дүр солигдоход манай шагаа зүүлээд байгаа юм шиг байгаа. Ямар тач Сенатай нэг далайн ирэг дээр шагаа уур амьсгал үнэхээр сайхан юм. Шагаа тгсэн үдсэн тийм ээ хайрт минь алимхан минь гэдэл. Хүүс тус зад нэлурч өгч байна. Тэгээ яг тэгэл дөрмийн дагуу мэдээ зүүднээсээр сэржил байгаа юм л та. Тэгээ нэг зүүднээсээ сэрсэн амтан маргааш шалгалттай. Би унтах хэрэгтэй. Тэгстэй бас олоогүй. Би болцохыг үнэхээр хүсэж байна гэд бүр нэг яачсан гимээрийн нэг тийм чааваас бүр амар хүсээд байгаа нь ойлгомжтой байгаа байхгүй юу? За ямар ч тач үдэгдэл солигдоход нөгөө хүнийг шалгалтынх нь өдөр ирлээ. Шалгалтаа өглөө. Төгөө чинь гуй ахаад 10 секунд гихтэн за ямар тач амжаад л хийчихдэг. Тэгээ манай шагаа бол ялдчихгүй за сайнгүй байсан ч гэсэн ямар тач алдаа бол гаргаагүй. Энэ үеэр нь Сена хийснэ. Чиний ачаар ямар тач би шалгалтаа гайг өгч өглөө. Маргааш хоёулаа ярьсныхын дагуу өдрийн хоолоо идье гэд ямар тач өдрийн хоол идэхэр болж байгаа юм. За ямар тач манай хоёр шалгалтаа дуустаа тэмдэглээд орой болчихсон дээвэр дээрээ хоол идэж байхдаа шагаа төөгөд хэлэхдээ би маргаашийн болцоонд үнэхээр их санаа зовж байна. Шагаагийн одоо ингээд санаа зовоод байгаа шалтгаан нь болохоор Сена бол үнэхээр од модель. Ер нь шагаа тедэрхий гойчихсон. Тэгээ тийм учраас ингээд бид хоёр үүрхэд ингээд болзоонд явлаа гэж бодгоод тэгээ хүмүүс намайг үнэхээр их муухаар хэлэх байхаа. Ягаад тэгэхээр хүүе энэ хоёр чинь хос гэж юу? Эний тэрийг яалтчгүй өөрийгөө дутуу үнэлж байгаагаа гэж төөгөд хэлдэг.
Тэгсэн төөгөө үүдээс нь дараагийн хичээл гэж байхгүй. Зүгээр Сэна хөөрхөх. Тийм ээ. Гэхдээ миний хувьд биш. Тэр чиний хувьд л төгс нэгэн хэдий ч босод хүмүүсийн хувьд төгс нэг биш байж болно. Эцэс тэр чин зүгээр л ингээ охин штэ. Чи наадны хөгийн бодол хаяхгүй бол Сэна та хоёрын харилцаанд сэвсэн шүү. Тэртээ чи түүний төлөө хийжсэн. Түүний төлөө бүх зүйлээ зориулсан. Энэ бүх үр дүнгээ битгий хаяа. Чи түүнийг онцгой охин гэж хардаг учраас л тэр онцгой нэгэн болсон. Харин чи энэ ертөнцийн хамгийн онцгой залуу болох зурагт номын гол дүр шүү дээ. Тэгээ энийг нь ярьж өгч байгаа би бас гол дүр заавал олчих зүгээр дуулчих. Хөөе. Тэгээ төөгөө өргөжлүүлэн хичээл орноо. Хэнийг чарсан бэ? Хинт чамд юу гэж хэлсэн бэ? Би бол дайчгүй залуу. Би нэлээд гайхалтай гэж 10 удаа өөртөө хэл. Манай шаг бол энэ зөвлөгөөг нь дагсаар гэртээ очдог. Тэгээ маргааш өглөө нь юу тааж болсон байх бөгөөд төөгөөрөө энэ хувцас ямар хуваа энэ хувцас нь хэр байна гэдэг төр төрлийн хувцас сольж явуулдаг ч гэсэн үнэхээр л бүр ямар ч мэдрэмжгүй. Тэгээ ямар тааж маргааш нь манай төөгөө шагааг хувцалж өгсөн байгаад. Тэгээ манай шагаа баярлалаа гэжлээд юу тааж нөгөө болзооныхон газартаа хүрээд ирсэн чинь хэсэг бандэр хоорондоо тэр үнэхээр хөөрхөө хүн байна. Түүний дугаарыг авч болох болов уу гэсэн тэр дунд нь тэгсэн Сэна зогсож идэг. Тэгээ яг шагаагийн урд нь байсан хоёр залуу би очиж тэр охины дугаарыг авчихад ирээ гээд нэг шар үстэй залуу очиж Сэнагаас дугаарыг нь асуусан чинь Сэна бол өгдөггүй ч гэсэн манай шаваа дотроо бол нөгөө би бол горл төр. Би бол сайхан залуу. Би бол өөртөө ихтэй гээд нөгөө төөгөгийн хэлсэн үгийг бодонгуудаа очоо шууд Сэныг дагуулж явангуудаа өлсөөд байна. Хурдан явж хоолоо идцгээе гэж хэлдэг. Бас л хэдийн гоё л байна л да. Тэгээ цааш өргөжлүүлж явж байгаад манай хоёр нэг пиццаны газар орж ирээд ямар хол захиалгаа сонгож явахаар шагаа бол нэрээ Сэнэг хараад л ямар хөөрх юм бэ, ямар сайхан юм бэ, яасан игдүүтэй юм бэ, яасан өхөөрт юм бэ гэл бүр нэг төрлөөр бодоол ингээл хараал баярлаад идэг. Тэгсэн Сэн энэ газрынхаа нэг купон байгаа юм байх одоо VIP. Тэгээд тэр купоноор ямар тач нэг үнэгүй хол захиалаа сууж байсан чинь өчтөр өөрөө болзоонд явахаас өмнө төөгөөгийн өгсөн зөвлөгөө шагаад орж ирнэ. Тэгээд энэ зөвлөгөөн дээр юу гэж одоо өгдөг вэ гэхлээр анхны болзон дээр ингээд хөвгөлтэй байх биш. Тэр хүндээ сэтгэгдэлд үлдээх хэрэгтэй. Тэр хүндээ мартагдгааргүй зүйл ингээд байлгах хэрэгтэй гэж зөвлөгөө өгсөн байдаг. Тэгээд цаашаа илүү нарийн тайлбарлах юм бол гэстэй 11-р хичээл буюу ÖÜЦХ буюу өөрийгөө үн цэнтэй харагдуулах гэдэг хичээл орно. За тэгээ энэ хичээлний энгийнээр хэлэх юм бол би чиний өмнө уулж байсан ирчүүдээс ингээ арай өөр шүү гэдгийг одоо нөгөө бүсгүүдэд харуулах хэрэгтэй. Эхнийх нь болохоор генетик үнцэн буюу өндөр, булчинтай, царайлаг гэдэг юм ямар тач харагдах байдлаараа үнцэнтэй. Харин хоёр дахь нь болохоор нийгмийн үнцэн буюу машин тэрэг, хөрөнгө мөнгө, эзэмшсэн мэрэгжил гэдэг л одоо нэг тийм нийгэм дээр үзүүлэх байр суурьаар одоо ингээд үнцнийг тогтооно гэсэн үг. Тэг хамгийн сүүлийнх нь болохоор би ингээд чамд хангалттай хэмжээний хайр халамжийг өгч чаднаа гэж нөгөө бүсгүүдэд мэдрүүлэх. Хүмүүрд өөр ингэсэн татах хувьц байдаг юм аа. Хэрвээ чи өөрийнхөө давуу талыг мэдэж чадвал бүх зүйл чиний хүч чадлын доор орох болно. Тэгснэ төөгөө энэ бол даалгавар шүү гэснээр маргааш чи Сэнаг ямар царай муутай юм бэ гэж хэлээрээ. Яасан ч хэлэх хэрэгтэй шүү гэд яваад өгсөн байдаг. Үзэгдэл буцаад манай хоёр руу ирэхэд шагаа нөгөө төөгөөгийн хэлсэн үгийг бодоод үгүй би яаж юм хөөх охины царай муутай гэж хэлж чаддгийн юм бэ. Тэгээ яг энэ үед нь удалгүй пиццанд хүрээд ирдэг ч гэсэн Сэна 0 явахаар ороод санамсаргүй байдлаар нэг тийм одоо хүнтэй мөргөлдөөд Сэнагийн хөвгөвчнийх нь одоо ирзэн нь ингээ тайлагдчихдаг. Ямар ч тач ингээ хөвгөвчин суларчдаг юм одоо левчих нь. Одоо яах вэ гэж бодож байгаад за гайгүй л хөд. Би ямар өсөрчтэй өсөх биш гэж ямар тач хөвгөвчөө эргээд ширээн дээрээ суусан. Тэгсэн одоо хамгийн том асуудал нь шагаа юм байна гэж боддог одоо хөөх юмт. Яг тэгэхээр шагаа чинь зүгээр байж байхдаа хөх мөхрөөс нь бариад авчдаг одоо эвгүй гар штэ. Ямар тач суучгаал Сэна чи сонин царайлчхаад аль болох өөрийнхөө биеийг шагаагаас хамгаалаад хамгаалмар айдаад нэг тийм эвгүй хурдган шиг идчихэд явъя л гэдэг. Уг нь манай шагаа хөөрхийн нунтаг бяцлаг авъя гэд урд нь нэг бяцлаг тавьсан чинь нөгөө Сэна чинь буруугаар ойлгоо шагааг нүүрэн дундуур нэг хусаж айснаа за одоо болноо. Явцгаая гэд гарахтаа шагаа бас ойлголоо гэж босож байхдаа хийж дуусах байхдаа нөгөө Сэнагийн хөхийг ингээ мөрөгчдгийн. Тэгэл дахиад л нэг ийм дүр зураг харагдана. Йоо. Тэгээ Сэна чинь бандсан амтан тооцоогоо хийж ямар тач энэ хоёр маань пиццаныхаа газараа гарч ирстэй. Манай шагаа чи ийм царай гаргахаараа царай муутай харагдаж байна гэ шууд хэлчихдэг. Тэгсэн би өөр зүйл бодож олсонгүй яана гэж дотроо бодож байсан чинь энийг сонссон Сэна болохоор чиний зөв.
Би мэдж байхдаа дандаа хөмсгөө зангидсан учраас чамайг товхгүй болгосон байх. Тиймээс хоёулаа дараагийн удаа хоол идэхдээ инээмсэглэж идцгээе. Баяртай маргааш уулзъя гэж явчихдаг. За ингээ хэлтгэр чи шагаачин бүр догдлох нь ойлгомжтой шүү дээ. Одоо дараагийн удаа бүр ингээ маргааш уулзъя гэд хэлчихээр чинь. Үзэгдэл Сенегийн шүршүү дорж байгаа үерүү очноо. Тэгснэ Сенэ болохоор би ухаан алдсан байхаа. Би яагаад тэгэд хэлчихсэн юм бэ гэдгээл хамгийн амар нь би үнэхээр царай муутай харагдсан гэж юу гэд болгочроод байж идэг. Үзэгдэл манай төөгөгийн хөрөвшөлчгээд манай төөгөө дөнгөж сэргэж байсан чинь үүдэнтэй нэг тийм гэлгар утан дотор хоол орхио явчихсан байдаг. Удалгүй шагаа ахаа ангируугаа орцгоё гэд хүрээд ирнэ. Тэгээ төрмийн дагаа төөгөө өчтөр юу болсон гэд асуусан чинь Сена намайг дараагийн удаа хамт хоол идэх гэсэн гэд бөөм баяр. Тэгээ даалгавраа биелүүлсэн юм уу гэсэн чинь мэдээж биелүүлсэн. Тэгсэн төөгөө өөдөөс нь гинт гидсэн өвдөд бүр унгуулж өгч байдаг. Одоо унгуулж өгч байгаа чаашин зүгээр унгаж өгч байдаг. За энэ ч яах. Ямар ч тааш манай хоёр ангитай төөгөөгөө ингээд суугатаад ороод ирсэн чинь Сена энэ хоёрыг харчаад энэ мэдрэл гарахүр өчтөр миний хөхөвчгөө байсан инээ тэрэгэд хэлжгүй дээ гэсэн шагаа хөрхөөг нь төөгөөтөөл ингээд анхаарлаа хандуулдаг байгаа байхгүй юу. Тэгсэн Сена хажуу талаар нь зүв зүгээр тоохгүй юу өгчдөг. Энийг нь төөгөө харснаа. Юу вэ шагаа? Болцооч уг нь амжилттай болсон гэвцтэй. Сенэ тэгээд яагаад дууртаа харагдаад байгаа юм бэ гэсэн чинь нэрээ би танд нэг зүйл хэлээгүй юм байна гэд нөгөө Сенэгийн хөхөвчгүү ингээ байсныг нь бүр яг ингээд хэлхийн даван дээр төөгөө зогсоосноо 12 дугаар хичээл. Зөвхөн өөртөөхөн дундах нууцтай бол. Би сайн сонсоогүй ч гэсэн Сенэ бусдад мэддэхийг хүсэхгүй байгаа нууц байх шиг байна. Хэрвээ тэр нууцыг хэлвэл ингээ та хоёрын дундах ихтгэлцэл үгүй бол. Нууцаа хуваалцдаг хүмүүсээс илүү онцгой харилцаа гэж байхгүй шүү дээ. Тэгээ ахаад л үүнийг хийх 3 арга байдгаа гэж хэлдэг. Эхнийх нь болохоор нууц хувилтаа. За энэ хөгжилтэй нууц хувилтаа гэдэг нь болохоор хадагтай миллион. Надад үнэхээр олоход хэцүү 2 тоглолтын тасалбар байна. Хоёулаа ажлаас нууцаар гараад явж үзье. Дараагийнх нь болохоор нууц үгс. Тэгээ нууц үгс ингээл зохиогоол те хоёулаа энэ ядаргаатай захирлыг тэгж тодвол ямар байна тэрэ гэл. Тэгээ хамгийн сүүлийнх нь болохоор нууцаа хуваалцах гэж байгаа юм. Өчтөрийн царцаа байна штэ. Утахгүй дахиад чимээтэй болно гэж найдаа гих одоо маягаар. Тэгээ хоёр хүний дунд нууц байснаар харилцаа нь илүү онцгой болдог. Үүнийг л одоо хуйлтаа ингэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгээ төгөө өргөжүүлж хэлэхдээ Сенэ та хоёрын дундах нууцыг дундын нууц болгоо гэж зөвлөгөө өгдөг. Үзэгдэл үүрэг ангитаа сууж байх үерөө очисон чинь хэсэг өгтөд үүрээ дээр хурж ирсэн. Өчтөр нэрээ үнэхээр гоё сохор болсон жовсон чинь тэрээс нэрээ халуухан байднартай майднартай гэлээ. Тэгсэн энийг нь үүрээ тоож угаач шинж алга. Тэгсэн энэ үеийн зэрэгцээд гаднаас төөгөө болон шагаа ороод ирнэ. Төөгөө харсан үүрээ чинь бүр ингээ ямар халуухан юм бэ гэ бүр яалтчгүй ингээ дурсалт нь ингээ мэдэгдээд байдаг. Тэгсэн ингээдтэй ингээ төөгөө чи бүр ингээ унгаад яваад байгаа байхгүй юу? Энийг нь харсан үүрээ чинь бүр тэр үнэхээр иршүүд юм аа ч гэж. Тэгээ төөгөө бүр хичээл дундураа бүр тасралтгүй унгаад бүр ингээ яалтчгүй тэгэл энэ хөвгөлтэй бивтэн шүү те. Ямар та шагаа төөгөө дээр хурж ирээд үнэхээр юмч орох хэрэггүй гэдэгт итгэлтэй байна уу? Би маргааш өглөө ихэд л өв зүгээр олчихноо. За тэгвэл би явлаа шүү гэд метрон суулсан чинь тэр метронд нь Сенэ байж таардаг. Тэгтээ Сенэ бүр яалтчгүй сонин сараа гаргаад л хөөе шагаа. Өчтөр миний хэлсэн зүйл яг үнэндээ алдаа байсан маа нөгөө юу хөө гэл хэлж чадахгүй тэгсэн энийг нь манай шагаа аль хэдийнэ ойлгоцоход бол амар хөөрхөн инээж байснаа. Би энийг нууцлах болноо. Энэ бол зөвхөн чивэд хоёрын дунд үлдэх нууц. Маргааш өглөө нь болоход төөгөө унгасаас ирдэг. Тэгсэн гэрийнхэн гадаа нэг тийм одоо хин гэдэг нь мэддэхгүй хар хүн нэг торонд юм хийснэ. Шагаа ардсан чи юм уу яг хин гээч нэ вэ гэж дайрсан чинь энд ямар тач нэг тийм зөөлөн одоо мөмрөөс нь бариад авч чаддгийг. Тэгсэн нөгөөх нь нэг төмсгдөж аваад л тэгээ яг юу үлдээсэн бэ гэсэн чинь хөөхөн гидсний юм үлдээгээд явчихсан байдаг. Тэгээ ялтчгүй одоо энэ ойлгомжтой үүрэл байлгүй дээ тэ. За ямар тач энэ хүрээд энэ удаагийн парт манд дуусч байна. Тэгэхээр дараагийн партыг аль бол хурдан үзгийг хүсвэл лайк болон сабскрайб дараад мөн доорх тосруу донешн хийж бидрийг хэмжээрэй. Тэгээд энэ хүртэл нь үзэн дээр үнэхээр их баярлалаа. Дараагийн партаар уулзлаа. Түр. Hugget efter du jag ser sin bak. Är det min jag har tagit? Trycker i tampen gör det höntat. Om boxen, hos sparten. Och kittligt tack men parten. Har torkat, tog sparten. Du är tackar inte här parten. Jag tror att den är ditt utan utan det är inte något att göra med såren där men några år och några andra trycker det dörren trycker.